Сайхан хотын хөөрхөн хар хүү сайн байна уу? Сайн байна уу? Говийн тэмээчин бүс гэвий сайн. Цэг цагаан богдуулан сэрүү унах болсон уу? За ерөнхийдөө сэрүү унсаа. За Баянгор аймгийн аль сумаас ирсэн бэ? За тэмээний баярт оролцож байна. Баянгор сумаас ирсэн. За тэмээний сайхан хоцын төрөлд оролцож байна. Нийт 20 гаруй хүний бүрддэхүүнтэй ирсэн Баянгор аймгийн Баянгор сумаас. Баянгор аймгийн Баянгор сумын 2 дугаар өгийн малчин Янжингийн Жамсранжав гэдэг намайг. Баянгор аймгийн Баянгор сумын 2 дугаар өгийн малчин Адягийн буян гэсэн. Ер нь өвлийн эдэр 3-9 хүйтэнд тэмээгэж амтан жангарч их сайхан гоё зүс юугаа олж байдаг. Тэгээд бид одоо тэмээнийхээ хэрэгэл одоо яг гарын доорх материал гоё жирцээ. Тэмээний скардаг нь ирсанаа тэгэл юун бүгд байна да энэ одоо эсгийн тэгээд гарын одоо бугуйлын дэс богц тэгэл хөвс гатад хөвсөн тохом дээр юм тэгэл энэ огт нь ингээд тэгэл хэнзэн дашууртайгаа ингэж ирсэн чи дашуураа яасан бэлээ хөө. Баянгор аймгаас тэмээгээ яаж төвлөж ирсэн бэ? За бидний көтөм бүгд нээлж очиж ирсэн. 700 гаруй км явж ирлээ. 2 өдөр явж ирлээ. Манай 2 сумны дээр ерөнхийдөө уралдан тэгэл дойрын зайн тэгэл сайхан ганган хас тэгэл ер нь бүх төрлөлтөнд л оролцож байгаа. Одоогоор амжилт үзүүлж байгаа хүмүүс байна. За манай Баянгаас 4 тайлгын тэмээнд 4 хариг авсан. Сая Тэ өнөөдөр 1 2 3 тэгээд 5 гэд ийм хариг авлаа манай Баянгаас. За би нийтдээ нэг 30 гаруй жил тэмээ малж байна. Энэ хоёр хүүхэд хосгүй сайхан тэмээ Тэнгэр аймтын тэмээ сүргийг марлаад би нэг 36 жил малж байна да. Одоо бусад малаас тэмээ маллахын давуу тал ялгаа. за давуу тал маш их бий. Давуу тал гүйл энэ отор нүүдэл хийхэд хоёр их сайхан даам. Тэгээ хаач явахд өвөлжөө бууц гээд байхгүй. Тий. Тэгээд бутлаг ургамдаар хоолно. Тэгэл ерөнхийдөө давуу тал тэгэл ингэнэ сүү ашиг шим одоо жилийн дөрөөлөл цааж одоо хормог ундаа гэдгийг гаргана. Тэгэл ингэнэ сүүний одоо витаминлэг чанар гэж дээд зэргийн болж байна одоо ангаах ухаан шинжилээд гаргацсан. Тийм. Тэгэхээр энэ бол яалтгүй одоо Монгол улстай ер нь бас их нэг ховордоод байгаа тийм ээ. Ерөнхийдөө би бол цөөрж өгнө гэж харж байгаа. Ерөнхийдөө тэмээн зургийг ер нь болж өгвөл энэ баярыг их том өргөн цаар хүрээтэй бүх сумд бүх аймагуд л хийдэг баймаар байна. Энэ цөөхөн хэдэн аймаг сумд хийж байна л да. Тэгээд энийг бас өргөн дэлгэр цаар хүрээтэй болгож бас тэмээн соёл өв соёл юм да. Энд чи бидний одоо дээр үеэс л уламжилж ирсэн өв соёлыг ол бид нэр тээж явуулсан гэж хөвдөн боддог да.